За нэгдүгээрт яг одоо энэ үнэхээр энэ утааны асуудал үнэхээр хэрэгс төрсэн 10 олон жил болсон да. Одоо баг 20 гаруй жил дээр явж байна. Тэгээд одоо ард ирээдүйн хамгийн нэгдүгээр бохимдол бол утаа байна. Тэгээ ер нь бол өнгөрсөн хугацаанд энэ утааг арилгах ажилд хичнээн их найдыг одоо зарцуулсан боловч одоогоор арилахгүй байна. Би анхдугаар чуулган эхлэх үеэс л энэ түлшний чанарын талаар ярьж эхэлсэн. Одоогоор энэ түлшний чанарын одоо шалгалтын хариу гарч ирээгүй ийм байдалтай байж байгаа. Тэгээ одоо энэ засгийн газар энэ онд 25 онд энэ утааг арилгахтай холбоотой хэдэн төгрөгийн зардал энэ төсөвтэй тусгасан байгаа юм бэ? Энэ тусгасан төсөв чинь 25 он гэхэд энэ Монголын ард ирээдийг утаагүй болгох юм уу үгүй юм уу гэдгийг хариулт авмаар байна. Дээрээс нь эрүүл мэндийн яамны сайдаа энэ эмнэлгүүд чинь ерөөсөө очир юмаа дийлэхгүй болчлоо. Ерөөсөө одоо энэ сошиал дээр ерөөсөө тэр чигээрээ эмнэлэгт очирлоод одоо коридороор нь зулж байгаа дөрвүүдийн эмнэлгээдийн чинь асуудал хөрж байна. Тэгээ та болохоор энэ эрүүл мэндийн яамнаас төсөв нь болохоор дүүргийн эмнэлэгт өгөөд идэг. Зохион байгуулалт удирдлагыг юунаас нийслэлийн эрүүл мэндийн газраас томилгоо гэдэг. Тэгээ энэ одоо зөрүүтэй энэ зарчим алдагдсан энэ байдлаа та өөрөө зохицуулах юм уу? Одоо энэ ер нь бол энэ өвчлөлийн эд одоо оргил үе ирж байгаа. Тэгээ энэ асуудлаар хүмүүс яагаад тань руу хандахгүй байгаа юм бэ? Та хариуцах ёстой эцтэй салбар хариуцсан сайд мөн бидтэй. Ихнэлсэн эрүүл мэндийн үндэсний төвийн даргыг та яагаад сольсон? Ажлаа маш сайн хийгээд маш том ажлын ард гараад одоо дараагийн ажлуудаа хийх гээд ингээд төлөвлөж байсан. Энэ удаад бас нэг энэ жилийн 25 оны төсөв дээр нэг 24 тэрбум орж ирсэн байсан шүү дээ. Энэ удирдлага солиод байгаа чи юутай холбоотой юм? Хувийн ашиг сонирхол байгаа юм уу? Эсвэл өөрсдийн хүнээр одоо ингээд ихний ялгсыг гэхэд одоо энэ удирдлага дагсан багийн удирдлагын нийт ажилтны бас одоо халаа солио болно гэдээ одоо ихний ялгас дүүрэн хийлэн болж байна. Өвчтнөө дийлэхгүй, ажлаа дийлэхгүй, ачаалал ихтэй, цалин багтай нөхцөлд ажиллаж байгаа эмч нар ч удирдлагатаар нийцгүй гэсэн асуудлаар ажил хаяад эхлэхүүл та бол одоо энэ өвчлөлийн энэ оргил үеийн ачаалал хариуцлагыг өөрөө өөрөх юм байгаа үстэй. За дээрэс нь энэ боловсролын яамны сайдаас асуумаар байна. Энэ боловсролын яамны энэ төсөв хөрөнгө оруулалтын энэ барилга их засварын ажил дээр чинь маш олон одоо энэ харилцан адилгүй дүнгууд байгаад байгаа. Яг ижилхэн аймагт, яг ижилхэн одоо хүүхдийн тоотой суудалтай сургуулиуд хамгийн багадаа 1 2 3 4 тэрбумын одоо зөрүүтэй үнийн дүнтэй орж ирж байгаа. Энэ бүх дүнгууд энэ одоо хүмүүс сургууль цэцэрлэг гэхээр маш чих зөөлөн байдаг учраас энийг нэг олж харахгүй байх шиг байна, анзаарахгүй байх шиг байна. Гэтэл дотроо эн чинь маш олон тэрбумын зөрүүтэй ийм одоо юунууд орж ирж шүү. Та энэ дээр одоо ирээдүйд одоо энэ асуудал үүсвэл хариуцлага хүлээх үү? Яагаад ийм үнийн зөрүүтэй байгаа юм бэ? За энэ соёлын яамд одоо залуучуудын асуудлыг хариуцуулсан. Тэгээ залуучуудын асуудлыг 16-аас 18 насны залуучуудын нийгмийн одоо судалгааг үндэслээд шалтгаан суурилсан судалгаанд статистик судалгаанд үндэслэлсэн ийм одоо хөтөлбөр хэрэгжсэнийг нь хуулийн хүчингү болгож байгаад энэ асуудлыг одоо цуцлах шиг байна. Тэгээ энэ 16-аас 18 насны хүүхдүүдийн одоо бодлогод ямар бодлого баримтлах юм бэ энэ засаг төр?